Өнгөө шал зэвэрлээ. Хөөх. Энэ сайхан сандал дээр суугаад нэг хөдөө амраагаад үзэх юмсан хөө. Яа. Ямар сайхан юм бэ. Энэ сандал дээр суугаад гэрлэхээр орж ирсэн хосуудыг бүртгээл байж идэг бол мөн сайхан аа. Монгол улсын үндсэн хуулийн дагуу та хоёрыг Монгол улсад нэгэн өрх гэр бүл болсныг батлан зарлаж байна. За ингээд хосууд бие биендээ хайраа илэрхийлээрэй. Амьдралдаа нэг удаа ч гэсэн энэ сандал дээр суугаад нэг гэр бүл баталж үзэх юмсан хөө. Самад өгчээ юм асууж болох уу? Тэгээд энэ дүүргийн гэрэлтийг хэлсэн мөн үү? Мөө. Ашиггүй би дээгүр хайгаа яваад ирсэн байна. Гэхдээ би танаас нэг юм лавлах гэсэн юм аа. Энэ юу хосууд гэрлэхийн тулд одоо юу хэрэгтэй байх вэ? Эрэгтэй эмэгтэй хоёулаа хурж ирээд иргэний үнэмлэхээ үзүүлээл тэгээд болоо ш. Ерөөсөө тэр үү? Тэгэлгүй яах вэ? Ашиггүй дээ. Игчээ би тэгвэл танаас нэг юм гуйх гэсэн юм аа. Би нэг найз бүсгүйтэй юм аа. Тэрнийгээ баярлуулах санаатай зүгээр эн чинь уулзъя гэд уулзсан байхгүй юу? Тэгээд байна штэ. Би дагуулад ороод ирээ. Даа тэгэхээр мэдэгдээг багт би тэрийг шууд батлаад өгч болох болов уу? Би сүрприз хийх юм аа игчээ. Танад туслалдаа тэхүү. Би юу? Тийм ээ та би танаас л гоогаад байгаа шүү дээ. Игчээ та туслалдаа тэхүү. Энэ амьд хэрэг юм аа. Сүргэлээрээ болохгүй игчээ. За ашиггүй дээ. Та тэгвэл игчээ дахгүй. Тэгээ. За тэгээ чамаа хэндэхгүй дээ. Намаагүй. Дөрцөн би дуудаад тэхүү. За гонцоо битгий хийдээ таа. Сүргэлээрээ. За одоо. Ай! Сүргэлээрээ. За Сүргэлээрээ. тэггүй яах вэ? Наашра. Сүргэнашаа. За нэр юм блэ? Отхон туяа. Одоо юу болохыг мэдээгүй л байгаа үстэй. Зүгээрээ хэлж болохгүй. Наа тавьчих. Өнөөх чи яач ба? За хотооч гоё юм болно даа. Чиж бүр гинтхэн баярлнаа. Дарлаа шүү. Ямар бүдэг гарч байна. Хидээгүй байгаа шүү. За. Зүргэлээр. Тийшээ тогс. Зүгээр ороод ир заа. Тийшээ тогс. Чи хаяа юм сонсноо. Наана тогс. Хосууд бие биендээ ойрхон. Бэргэн цаана. Цаалтаа зогсчээ. Бэргэн цаана. Чи одоо хуучрыг ойлгон заа юу. Хосууд ойрхон. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 заасны дагуу Монгол улсын иргэн дорж сүрэн Монгол улсын иргэн отхон туяа нарыг Монгол улсад нэгэн өрх гэр бүл болсныг батлан зарлаж байна. За ингээд хосууд бие биендээ хайраа илэрхийлээрэй. Үгүй хайраа төр байж байгаа нэ. Энэ сая хий энтэйг ирэхээр болчих. Монгол улсын иргэн дорж сүрэн. Тэр чи би байна. Монгол улсын иргэн отхон туяа. Биш ундар мааштай ихчээ. Ундар мааштай би танд хэлээгүй юу? Чи юу гараад ирв хаанаас гараад ирв чи? Энэ бүсгүй юу? Энэ чи танай ажилтан биш юм уу? Танаа авгаа биш юм уу? Юу яриад байгаа юм бэ? Заяа. Юу болоод байгаа юм бэ? Баад нэг очно. Чи надад нөгөө сюрприз үзүүлнэ гэдээсэн ийм хоёр их нэртэй олох сюрприз байсан юм уу? Вэ юу хоёр? Би хүний хоёр дахь найж чадахгүй за. Чи өндрөө чи ойлголоо. Би чи хүнлээ гацсан. Би шилжүүлэх хөлж явсан чи одоо юу хурмын дээр орсон юм бэ? Юу хурм бэ? Шилжүүлгээ. Дээшээ гарахгүй юугаа хийгээд наашаа ороод ирсэн юм бэ? Нэг л их ягаан дайсан замд өмсөн амт далжигнаал гүгээд ороод ирэхгүй юу? Тэгэхээр л би одоо нөгөө танаа авгаач юм байна гэж бодоод нэрийг юугүй бичээд хамгаад авцсан. Оо гай чи хаанаад гараад ирсэн гай вэ? За уучлаарай. Одоо яана ихчээ тэгээд одоо харин яалтаа юм. За юусоо ингээд ястаа мухай бодлоо. Гой тэхүү ингээд чи манай найз бүсгүүдээр очиод байна штэ. Ийм учиртай байсан маа гэдгийг тайлбарлаад хэлээд өгөхгүй. Чи би буцаад ороод ирээ. Амьдралдаа нэг гэр бүл батлах гэсэн чинь энэ ч харин хэцүү ажил байна аах.
За чамаар дутаж гиндэ манай ажил. Сайн байна уу? Яаж яваа юм бэ чи? За миний хайраа, миний ханаа. Нэг яриа байна. Айгүй их чухал яриа байна. Би чамд хайртай шүү. 3,000 төгрөг өгөөч хөө. Тэр бас нөгөөхөө ударчих. Байхгүй. Бодоо гарч үз. За яг 4 зөгсөн чи 4,000 болгочих юм уу? За чи өгчхөлдөө төхөө. Юу ч байхгүй. Гүцээ. Гэхдээ би нэр чамаараа бахархдаг шүү. Би нэр энд чамаагийн дагуулаа явахлаа зэрэг манай найзууд хэлдэг байхгүй юу? Гүрдээ чи ямар гоё авгаатай юм бэ? Чамайг яа тоосон юм бэ гэдэгдэг байхгүй юу чамайг? Миний ханаа чи нэр ханд нэг 3,000 төгрөг өгчхөлдөө. Үгүй ээ. Би нэр чамтайгаа суусандаа баярлдаг. Өнгөрсөн 20 жил бол миний амьдралаар аз жаргалаар бэлхэж байлаа. Энэ 20 жил бол оноогоор дүүрэн 20 жил байлаа. Өнгөрсөн 20 жил нүл алдаа байсан юм. Бүр анханасаа л бүтлгүүцсэн. Гэрдэлтэй батлуулах гээд очиход яалаа. Үхэхийн барилгатаа модоо охин өдөр явж очоод батлуулсан. Одоо хар. Хоёудаа салахгаа шүүхэд өргөдлөө өгчөөд 3 сарын хугацаа авчаад байж байна. Энэ 3 сарын хугацааны дараа нэг бол хоёудаа сун, нэг бол сална. Гүцээ. Одоо гарч үз. Тэрнээс наа ямар ч яриа хөөрэ байхгүй. Өгчөөчтэй чи. Өгчөөчтэй. Яваа. Өгчөөчтэй. Нэг юм чи бүр өчүүлэх гээд байна уу юу аа? Өчөөдөг яа. Ба! Өчөөдөг. Ба! Миний хан гоёо хараа. Аха. Амсаа гарах. Аха. За, одоо яаж юм? Зүгээр. Ихчээ битэр байж байгаа дараад ирэх үү? Зүгээр санаа зовхгүй. За сайн байцгаана уу? За таирын сайн мушнад ямар амаахаа. Би зүгээр мөрөөрөө явах юм тий. Тэнд очиж суужээ. За, суугаад амарчээ за. Гоё штий хөрхи. Зүгээр. Ер нь одоо гэр бүл болох гэж байгаа улсууд анханасаа л бие биендээ халамжтай. Анханасаа бие бинийгээ хайрлаж явах хэрэгтэй штэ. Тэгэлгүй яах вэ? За ихчээ тэгээд битэр өчир зүг олцлоо л да. Одоо та битэрийг батлаад өгөхгүй юу? Сайн бүдлээ гарцсан байж тээ. За тэгэхээр ингэнэ. За. Иргэн дөрцөрөн. Оо тий. Анхныхаа авгаагаас салсан гэсэн шүүхийн магадлалаа аваад ир. Ямар авахны авгаа? Юу ямар гэж ин чинь? Яага эргэн отхон туятаа та хоёр урд нь гэр бүл болж ирсэн шүү дээ. Тэгэхээр анхны авгаагаас эхэлж салж иж дараагийн авгаатайгаа суух хууль байгаа шүү. Та юу яриад байгаа юм бэ? Би надад отхон туяа гэж юм гэж таних ч юм байна. Ямар муухай улсууд вэ нэрчүүд аа? Аваагүй байхад авгаа сайхан, алаагүй байхад үнэг сайхан гэдэг аа? Урд нь юу гэж хэлжээж ир отхон туяаг авт суусан болоо. Та болиод өгөрөө сая. Одоо болохоор би танихчгүй үзээгүй юм байна гэдээ ингэж байдаг. Та битэл гэлтэй. Отхон туяа миний шиг отхон туяаг нь. Миний шиг чи байж л та. Өчиг зүг одоотгоо заа юу. Залуу минь ер нь хуулийнхаа хүрээнд л амьдрын шүү. Одоо тэр хуульчдыг яана гэсэн үг. Ойлгомжтой. Чи анхныхаа авгаагаас салах хөргөлөө өгөө шүүхэд очих. Шүүхт хоёрт 3 сарын хугацаа өгнө. Энэ хугацаанд хоёр эвтэй найртай байх юм бол дахиад үргэлжлүүлээ сунгана. Болж үтгэхгүй байвал салгана. Нэг нүггүй хэлэхэд авгаатаа хэд хэзээ гар хүрээд үзээрэй. Би тэр эмэгтэй гэж таних шүү.